За хотын орлогч даргаас тодруулж байна. Өдрийн мэнд. За төсвийг тусын хэсэх асуудал яриад байна. 200 тэрбум төгрөгийн хөдөлгөөн гарсан тий. Төсвийг ер нь хэдэн тэрбумын алдагдaltaй байхаар оруулж ирсэн бэ. Миний харснаар 1.6 их 80 гэж харагдаж байна зөв үү? Гол өөрчлөлт юу вэ тий? Гол өөрчлөлт төсвийг тодтогоод 195 тэрбумаар бууруулсан. Төсөв бол алдагдaltaгүй шүү дээ. Хэдүүлээ чинь оны өмнө ерөнхийлөгч хориг тавиад усын хэмжээнд алдагдлуу төсөв батлана гэдгээр бол алдагдлуу төсөв баталсан. Сая төсөв татвах хоёр үндсэн шалтгаан байна. Нэг нь болохоор одоо Монгол улс чинь хятадын гангийн үйлдвэрлэлийн 47% хангадаг. Хятадчин гангийн үйлдвэрлэл дээр Америкийн Трампын бодлогоос болоод тодорхой хэмжээнд нүүрсний үн хэмжээтэй гангийн үйлдвэрлэл. Үүнтэй холбогдуулаад нэгдүгээр, хоёрдугаар дулааны барилгын улирал эхлүүлсэн. Бид нар Улаанбаатар хотод хөгжлийн мега 24 том төсөл, үүнээс гадна маш олон жижиг төсөл гарах хэмжээ байгаа. Үүний зураг төсөл болон хэлцээрүүдээр бэлэн болсон барилгын ажил явуулахад ихсэн төслүүдэд урагшил гаргаад хойшлуулад тодорхой хэмжээний удаан хэмжээс хадж байгаа төслүүдэд татаад энэ үйлдэл тодтол яваад одоо энэ дулааны улирлаа одоо барилга усралт ажил хурдан эхлүүлье гэдгээр одоо ингэ тодтогсон байж байгаа. Тэгээд нийт өнгөөрөө 195 тэрбумаар нийслэлийн төсөв буурж ийм тодтол хийсэн цаг үетэй бол юм үндсэн хойш шалтгааны улмаас өнгөрсөн 5 дахь өдөр 2 үе шаттай процессын дагуу одоо төсвийн тодтол хэлцүүл явж нийслэлийн төлөөлөгчдөөр төсвийг тодтогсон. За үүндээс нэг ач холбогдолтой юм би ярих юм бол шинээр нэмэлтээр 33 төсөл одоо зураг төсөлд нь ажлын эхлэхэд бэлэн болсон ба төсөл арга хэмжээг оруулж ирсэн. Үүний хамгийн ач холбогдолтой нь бид нэр эмээлт эко аж үйлдвэрийн дулааны цахилгаан станц, ариутгах татварга, цэвэрлэх байгууламжийг EPC тендерийн бичгээр бэлэн болсон учраас одоо зарлуудаас 30 тэрбумыг суулгасан гэх чинь. Хоёрдугаар бид нэр Хүннү хот дээр Улаанбаатар хотын шинэ хэсэг Хүннү хот дээр цэвэрлэх байгууламжийн 10 тэрбумыг тодтогсон гэх чинь. Одоо тэгэхээр эдний Хүннү болон эмээлт эко аж үйлдвэрийн дулааны цахилгаан станц цэвэрлэх байгууламж хоёрын одоо тендерийг зарлах шууд бэлэн болчихлоо гэсэн. Төсвийг алдахгүй. Төсвийг ер нь хэмнэлтэд байлгая л гэдэг хэдүүл яриад байгаа. Тэгэхээр нэлийн цаасан дээр байгаа хотын одоо захирагчийн албанд их хэмжээний мөнгө гарч ирнэ гэсэн тоо харагдаад байгаа. Шинэ зуумот, Агро Сити зэрэг дээр одоо 5 орчим тэрбум төгрөгийн зардал тавьсан байлээ. Энэ ямар учиртай бэ? Байхгүй цаасан дээр. Яг байхгүй цаасан дээр төлөвлөлтүүд биш үү? Яг саяны миний хэлж байгаа одоо Хүннү хотыг сая хоёлаа ярьчлаа шүү дээ. Төсвүүд одоо эмээлт Хүннү хот хоёр бол нэн одоо шаардлагатай. Одоо энэ дулааны улирлыг алдахгүй барилга усралт хийх тий. Хүннү бол түрүүний яаж байна. За Агро Ситиг бол ингээд хүмүүс их асууж байна. За Агро Сити налуу хоёр дээр мөнгө тавигдсан байж байгаа. Тэгээ энийг л хүмүүс их сонирхож байгаа. За Агро Сити налуу ухаан хоёр дээр хуулийн дагуу хамгийн анхны эдийн засгийн тусгай басыг байгуулж байгаа. Энэ бол захирчийн ажлын зардал тавигдсан. Тэгэхээр Улаанбаатар хот 2040 он руу 20 минутын хот концепт руу нэг 14 хот 4 дагуулад 2 эдийн засгийн жишээлүүд бүстэй гэхээр одоо ингээд төлөвлөлтийг хийгээ явж байгаа. Тэгэхэд Агро Ситигээд Улаанбаатар хотын баруун хойдол дагуул хот болно. Дагуул хот болохын өмнө эхлээд эдийн засгийн тусгай бүс байна. Эдийн засгийн тусгай бүс гэдэг нь одоо энэ Улаанбаатар хотын баруун хойдол дээр төрж зураг төлөвлөлтөж байна. Тэр одоо байрлалын хувьд үржил шимтэй юм газар нутаг бид нар Улаанбаатар хотын ирээдүйн хүнсийг хангах ийм тусгай байгуулж байгаа. Тэгэхээр хүмүүс бол энийг одоо тэр чинь ойролцоогоор бол Агро Сити дээр 800 сая илүү хийнэ. Амра Агро Сити захиргааны зардал нь Намуу Агро шин зүүн дээр нийлээ 5.7 тэрбум. За би энийг тайлбарлаж өгч. Агро Сити дээр захиргааны зардлыг 900 сая төгрөг. За энэ би энэ жилийн ирэх жил 10 тэрбум төгрөг олно. Яг тэгвэл Монгол улсад Улаанбаатар хотод хүнсний аюулгүй байдал дээр гаднаас зээл тусламж, хөнгөлөлтөө тусламж төсөл хэрэгжих зөндөө хүлээж идэг. Тэгээд гадны төр донор байгууллагаас бидний тавьдаг шаардлага нь та нар бид нар ингээд зээл тусламж өгөөд хүнсний аюулгүй чинь байжгаад төсөл хэрэгжүүлэхэд та нар энэ бодлогоороо дэмжиж өгөөч. Яг энэ зориулсан эдийн засгийн таталцлын тэр бүсийг байгуулж өгөөч. Дэд бүтцийг хийж өгөөч. Тэгэхээр бид нар энэ зорилгоор Улаанбаатар хотын баруун хойдолтод 2040-ын төлөвлөлтөд ойлдуулаад ирээдүйд Агро Сити дагуул хот болгох зорилгоор одоо эдийн засгийн тусгай бүсийг байгуулж байгаа. Эдийн засгийн тусгай бүс маань өөрөө тэр бүс дээр одоо энэ хүнсний чиглэлээр үйл ажиллагаа хийснээрээ 3 төрлийн татвараас хөнгөлөгдөн. Дээрээс нь энэ одоо бүс нутаг нь өөрөө яг тэр нөгөө хүнсний газар тариаллыг тохиромжтой хөрс байгаль орчны гэсэн. Тэгэхээр энэ дээр ингээд захирамжтай болгоод ингэснээрээ хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд дээрээс нь олон улсын зээл тусламж орж ирээд одоо бүр яг Агро Сити дээр бодит төр жишээ татаад Солонгосын засгийн газраас манай дээр
2.3 одоо сая долларын төсөнд хэрэгжүүлэх гээд яг биднээс энэ шийдвэрийг гаргахыг хүлээжсэн. А бид нар энэ эдийн засгийн тусгай бүсийг байгуулад загшин ажлыг тааруулаад байгуулж өгөөд загч нь өөрөө одоо тэр сэдвийнхаа одоо хөгжлийн төлөвлөгөө хийгээд зөвшөөрлөө өгөөд эрх зүйгээ хөгжүүлээд явснараа шууд одоо тэр солонгос болон бусад улсаас ирж байгаа тусламжууд яам. Дээрээс нь хувийн ишлэр одоо хүнсний чиглэлийг хийж байгаа аж ахуйн нөхцөл хөнгөлөлтөө аваад эдийн засгийн юм таталцлын бүс үүсэх одоо боломжтой болж. Тэгэхээр энэ бол менежментийн хувьд хацаа зардалсан маш өндөр ач холбогдолтой. Эх жил тэрний дараа жил гэхэд энэ гарч байгаа хэд дахин нугалж болохоор ийм одоо чухал эдийн засгийн ач холбогдолтой 20-40-тай хуульцсан манай төлөвлөлт налуу ухаан яг ижлээ. Улаанбаатар хотод төгжрөл юунууд орж иж Улаанбаатар хотын төв рүү ингээд одоо галт тэрэг орж ирээд бараа бүтээгдэхүүн задардаг. Тэгэхээр бид нар налуу ухаан төмөр замаа дагуулад Улаанбаатар хотын барилгын материалыг зарах, барилгын материал боловсруулах ийм эдийн засгийн тусгай бүсийг бас байгуулсан. 100 байлга гаргах юм уу тэгэхээр. Тий. Яг хуу захуудын нүүлэлт бол өөр. Захуудын нүүлэлт ирээдүйд захуудын нүүлэлт бол налуу ухаалуу уялдуулаад төлөвлөлт захуудын нүүлэлт төлөвлөлт хийгдэж байгаа. Гэхдээ эхлээд бид нар тэнцээ барилгын материал үйлдвэрлэх буух тийм эдийн засгийн тусгай бүсийг байгуулснараа Улаанбаатар хотод одоо 100 байлал өөр бусад хийгдүүлсэн барилгын материалууд тэнцээ төвлөрч хийгдэх. Дээрээс нь төмөр замтайгаа логистиктойгоо орхон бусад эд үтцүүдийн шийдэж өгөө. Тэгээ тэр эдийн засгийн тусгай бус тоцноо түрүүний миний ярьсан 3 төрлийн татварын хөнгөлөлтийг эзнэрийн хувь бизнес эрхэлж байгаа иргэд маань Улаанбаатар хотын төвд барилгын материал үйлдвэрлэл биш зах дээр тэр логистик төлөвлөгдсөн байгууллагад хийснээр идэв. Тэгэхээр тэн дээр дахиад хөрөнгө оруулалтын бусад хийсэн логистик бол хувьчлаад маш их болж. Тэгэхээр бид нар хамгийн гол өнөөдөр дутагдаадсан юм тэр эрх зүйн дутагдаадсан. Тэгэхээр эрх зүйдээ бид нар хуультай нийцүүлээд эдийн засгийн хамгийн анхны тусгай бүс. Эдийн засгийн тусгай бүс өлөө чөлөө төсөөлөв. Тусгай бүсийн хууль эрх зүйд байгуулаад загшин ажлыг байгуулж өгöd менежментийн боломжийг олгож өгч. Тэр энэ маань өөрөө өнөөдөр ийм захиргааны зардал юм шиг харагдаад байгаа боловч энэ жил эх жил маш их эдийн засгийн ач холбогдолтой юм одоо чөлөө төсөөд байхгүй. Хувийн хвшлүүдтэй ч энэ бол маш том боломж. За, Чингэлтэй дөрвөн засаг даргын тамгын газрыг 20 тэрбумаар шинэ байшин барьж өгнө гэсэн байна. Тийм онцгой шаардлагатай төсвөө хийдэгтэй хэмнээлээ. Мэдээлэл аваагүй. Хөрөнгө оруулалтын газараас нь Чингэлтэй дөрвөөс яасан дөрөх. Би ерөнхийдөө бол яг нөгөө том бүтээн байгуулалтуудаа анхаарал тавьсан. Их 80 төгрөгийг дүүргүүдээс татан төвлөрүүлнэ гэж тавьсан билээ. Энэ боломжтой юу? Ихэнх дүүргүүд чинь татаасаар үйл ажиллагаа явуулдаг штеп. Цөөн хідэн орлого төвлөрүүлдэг нийслэл те. Энэ яг хангагдах боломжтой энийг их 80 болов уу гэж харагдаад байгаа. Мөн өрийн үйлчлэгэн дээр 300 тэрбум төгрөг тавигдсан байлээ. Энэ нөгөө Улаанбаатар хотын гаргасан бондын хүүгийн төлбөр одоо энэ жилээс орж ирж байгаа гэж байна. Тийм, бондын хүүгийн төлбөр байх хэрэгтэй тийм. Би яг нөгөө зарим мэдээллүүдийг дэлгэрүүлж байгаагүй. Яг илүү би нөгөө юу лгөө төлөөрөд ажиллаж байгаа байхгүй. Том бүтээн байгуулалтууд Улаанбаатарт эрхий төлөвлөлт дагуул хотууд дээрээс нь том мега төслүүдийн хөрөнгө оруулалтуудаа анхаарч байгаа учраас тэр зарим яг зарим юмнуудын талаар дэлгэнгүй мэдээлэлүүд байна. Бондын төлбөр бол ингээд эргэн төлөвлөлт хийчихээ тийм хүүгийн. За энэ нөгөө нэг метро хэрвээ засгийн газар нь баталгаа гаргаж өгөх юм бол Английн засгийн газраас хамтрах боломжтой гэдгийг ихний байдлаар мэдээлж байгаа шүү дээ. Энэ дээр шинэ мэдээ байна уу? Метроны ажил бол эхэллээ гэж зарлаад байна шүү дээ. Тий, одоо яг хуу метро чинь нийт 2.4 тэрбум Америк доллараар хэзээ батлагдсан. За, Англи улсын засгийн газраас бол бид нар засаг дарга хоёр улсын засгийн газар хоорондын хилцээр очоод манай засгийн газар ийм хэмжээний баталгаа авах боломжгүй байх. Тийм учраас манай засгийн газар баталгаагаар бусад одоо хэрэгслэр бол бид нар бол таагаа баталгаа өгсөлтэй байна гэдэг дээр Англи улсын засгийн газар бол энийг шууд хүлээж авсан. Тэгэхээр одоо хоёр улсын засгийн газар ярилцаад бусад ямар зүйлүүдээр бид нар харилцсан баталгаа бонд байх юм уу? Өөр хөлбөр үү? Бонд гаргахгүй. Энэ бол UKF буюу Их Британий экспортын иншуранс гаргадаг ECA буюу Export Credit Agency-ийн манай улсын өмнөөс олон улсын банкнуудад баталгаа гаргаж өгөх асуудал зүгээр. Тэгэхээр энэ бид нар тэр баталгаа гаргаж өгч байгаа газар дээр ямар нэгэн зүйлийн баталгааны эсрэг бол баталгаа гаргаж өгөх хэрэгтэй болно. Гэхдээ тэр засгийн газрын баталгаагүй явна гэдэгт бол хоёр талаар тохирсон. Гэхдээ энэ бол маш олон хөлбөрөд байж болох дээр одоо хоёр улсын засгийн газар бол хилцэж тохирч хилцээр яваад энэ дээр бол шийдэлтэй хүрчүүл банкнуудынхаа энэ ондоо зээлийн хилцээрээ хийгээд нөгөө талаас ерхийг гүйцэтгэгч тендер дээрээ шалгуулсан. Хот өөрөө л үүрэг хүлээд гэсэн юм ба шүү дээ. За, хот хүлээж бол энэ дээр эсвэл өөр төрийн өмчт байгууллагууд бол үүрэг хүлээж. Энэ олон санхүүгийн механизмууд дээр л ярилцж байгаа. Биднээсээ хэрэгжүүлж байгаа том мегацлуудын хөрөнгө оруулалт бол маш өндөр. Яг л бид нар чинь өнгөрсөн 40 жилийн завхарлыг одоо засгаж байгаа. Бид нар бол 40 жил том бүтээн байгуулалт хийгээгүй. Монгол улсад хоёрхан нийтийн тээвэр байгаа. Та бодоод үзээрэй. Торилогоос үүдэг, хатуус үүдэг. За, такси л. Тэгэхэд одоо бид нар энэ хэдэн жил цоошин энэ 40 жил байгаагүй кабель дүүжин тээвэр таран бай. Метро гэх тий. Эдгээр чинь бол ирэх одоо 100 жил 40 жил байж байгаа шинэ нийтийн тээврүүдийг бид нар энэ 4-5 жил хийхэд зорж байгаа.
Метро хамгийн ойролдол 30-32 хоног төлөвлөж. Тэгэхээр энэ олон шинэ нийтийн тээврүүдийг хийх юм суур дэд үтцүүдийг хийх маш их хөрөнгө оруулалт. Энэ хөрөнгө оруулалт бол мэдээж манайх шиг хөгжиж буй ядуу орн төсөв хүрэхгүй. Манай төсвийн тавьсан одоо 3 их найд буюу нэг 700-800 сая доллар тий одоо доллар голдмог хамсуулж. Энэ бол маш бага мөнгө. Энэ үедээ 90 жил бид нар 40-50 жил аа. Тэгэхээр бид нар энэ дээр болохоор яах вэ гэвэл бид нар макро эдийн засаг дээр маневр их боломжоор мега төслүүд дээр олон улсын урт хугацааны хөнгөлөлттэй зээлүүд ялангуяа метронд бол 20-аас 30 жил ийм хөнгөлөлттэй зээл бонд эсвэл төр үеийн төслөөр буюу гадныхаар хамтарч хийлгүүлэх ийм ер нь бол хөгжиж буй орнд ихэд ингэж л байдаг. Хамгийн анхны Улаанбаатар хотын цэцэрлэгийн станц ТЭЦ-1, ТЭЦ-2 голын өдөр хизээч бид нар өөрсдийнхөө хөрөнгөөр хийгээгүй байхгүй. Тэгэхээр угаасаа хөгжиж буй орнууд ийм суур дэд үтцүүдээ нэг бол төр үеийн төслөөр концессор эсвэл олон улсын энэ хөнгөлөлттэй зээл тусламжаар л хийдэг. Энэ угаасаа олон улсын чинь. Тэгэхээр бид нар энэ дээр бол ингээд хэлцээр хийж байгаа нэг нь бол энэ UK байна. Мэдээж бас Таранбааны 1-2 доо шугам дээр бид бас яг ижлэхэн холбоорлоо орж байна. Энэний өмнөх нэг чинь дүүжин дээр байхгүй. 3 жилийн Францын засгийн газар байсан. Тэгээд манайх тэгвэл ийм их олон юм дээр урт хугацаанд дээр зээл хий тавиад байна. Энэ бас зээл тавиад байгаа шүү. Эдийн засаг гэдэг бол өөрөө суурийн том дэд үтцүүдийг хийхээр шинээр эдийн засаг үүсчил хэлдэг үйлдвэрлэл аялын байр үүсдэг. Энэ өөрөө эдийн засаг татварыг буцаж нэмэгдүүлснээр буцаж өөрөө Монгол улсын дотоодын үйлдвэрлэл бүтээгдэхүүн хийгээд өөрөө буцаж бид нар ирээдүйд урт хугацаанд энийг хангалттай төлөөд болдог л ийм л олон улсын жишээ. Тэгэхээр бид энэ олон улсын жишгээр нь л ажиллаж хэрэг хэлцээрүүдээ хийж байгаа. Өөрөөсөө яахгүй бүтээн байгуулалтаа инээл гэж байна тий. Хангард ордныг тохижуулах дээр дахиад 4 тэрбум тавьсан билээ. Маш өндөр зардалтай янзын гоё ордон бахад дахиад тоног төхөөрөмжийн зардалтай 4 тэрбум тоног төхөөрөмж гэсэн. Тэрний мэдээлэл бол яг аавгүй шүү. Одоо тэр худлаа яриад яах вэ? Магадгүй бид нар зүгээр энэ манайхын чинь 3 байр төлөвлөж исэн тэрнийх байж магадгүй. Эсвэл бид нар бас Улаанбаатар хотын 20 дэх ерхий төлөвлөлтөй холбогдлолтой уялдуулаад павильон засах гээд бэлдэж байгаа. Тэрний төлбөр байж магадгүй. Би яг энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл аваагүй. Яг нэг бид нар чинь нөгөө нийслэлийн ажлаа 2 орлогч, 3 төслийн зохицуулагч, 5 ерхий актаа загшчин алба гээд нийт засаг даргачийн 8-9 хүнээс бүрдсэн менежментийн багтаа ингээд өөр өөрсдөө чиглэлээр хуугаад авчиж байгаа болохоор. Бас нэг сонирхолтой төсөв тавьсан байсан. За одоо ингээд Бүрхийн музей гэсэн байсан. Энэ ямар учиртай юм бэ? Бүрхийн музей гээд 800 сая төгрөг. Энийг гоё мэдээлэл авах нь. Амар түвшин орлогч 2 доор орлогчсон мэдээлэл авах. Хариуцсан чиглэлээр. Төсөв бол улсын төсөвтэй зөрчилдөөгүй, хууль зөрчөөгүй батлагдсан гэж та ихэнд нь хэлсэн зүг үү? Тий. Улсын төсвийн төсөв тодтогоогүй байхад гэж асуугаад байсан л та хүмүүс энэ ямар учиртай. Яг нөгөө төсөв тодтогох хэд хэдэн шалтгаан байгаа шүү дээ. Нөгөө 3 үндсэн шалтгаан байгаа. Улсын төсөв тэгээд цаг үетэйгээ тэгээд дээрэс алдагдал нөгөө энэ өөрчлөлтөйгээ туйлынхаа юм байгаа. Тэгээд тэрийнхээ хуулийнхаа залтаараа л юм дээр явсан байгаа. Хуулийн бол зөрчилгүй. Хуулийн бол зөрчилгүй. Энд нийслэлийн төсөв өмнөх хотын дараа ингэж явчихдаг. Одоо ганцхан дуусдаг юм билээ. Дараагийн хүмүүс үлээ. Зарлага 5 их найд руу ороод ирлээ шүү дээ. Зардал бол маш их хэлсэн байна шүү дээ. Тэгэхээр хотод явж байгаа ажил тийм их зэрэг одоо үдэн сайжрах боломжтой юм. Тийм баггүй. Манай усгал зардал чинь 1.6. Тэгээд хөрөнгөний зардал 3.1 хэд чинь хөрөнгө оруулахгүй. 3.1 хэдэн их найд хэд чинь доллараар 700-800 сая доллар. Энэ маш бага мөнгө. Энэ их биш, энэ баш мага мөнгө. Яриуцлагатай л зөв. Маш бага. Ягаад маш мөнгө бэ? Биднээсээ хийх гэж байгаа ийм ажилтай харьцуулбал 40 жилийн завхарлыг засгаж байгаа ажилтай ажлууд иймхүү хөрөнгө оруулахгүй. Маш мөнгө. Бид нар ийм том юм дээр нь олон улсын хэлцээрүүд хийж байгаа. Макро эдийн засгийн менежмент. Тэгэхээр ихтэй та одоо бод Таранбааны 1-2 дугаар шугамын хөрөнгө оруулалт багт 650 сая доллар. Зөвхөн Таранбай. Тэгэхэд тэр мөнгө чинь 3.1 их найд. Тэгэхэд бид нар өнөөдөр ТЭЦ 5 11 байршилтай дулааны тархам лөхөөс туулын хурдны зам, сэлэв, ханы материал орон сууцруулах хороолол тийм ээ. Дээрээс нь тойрог нэгдүгээр зам дулааны станц 5 гэдэг ингээд юм 24 мега төслөөс гадна дахиад дунд оврын бидэрт багт 150 төслөж байгаа. Энтэй харьцуулбал иймхэн маш бага. Бүх сайднараас ганц асууж байгаа. Тэрийг асууж. За хот дээр хэмжээний нэг бүтээн байгуулалтын улиралт одоо зардал гарах гэж штэ. Энэ мөнгийг дотооддоо авч үлдэхийн тулд Монгол ажилтан за юан болгочгүй доллар болгоод гүүд гаргачихгүй хүн шиг дотооддоо авч үлдэх худалдан авалтыг нийслэл хийх үү? Тухайлбал за туулын хурдны зам дээр ч гэдэг юм уу. Дотоодын цемент арматур ажиллах хүчийг оруулах дээр анхаарал тавьж байгаа юу? Төслийн одоо нийт хөрөнгө оруулалтын төдөө хүч гэдэг юм уу? Миний яг энэ ширээний ард сууж байгаа нэг номерын анхаарах зүйл яг юм. Би өөрөө төрд ажилд орохоос өмнө хувийн ишлүүдээр олон жил. Би төрд ажиллаж үзээг байж анхдаад байна. Би хувийн ишлүүдэд том төсөл дээр ажиллаж байхад ер нь Монгол улс хөгжиний эдийн засагт хэлнэ гэдэг бол Монгол хүн ажилдаа байгаад Монгол компаниуд өсөж хөгжих. Монгол хүн хөгжөөд байх. Монгол инженерүүд. Тэгэд
Монгол залуучуудад ажил Монгол компаниудад төсөл усад бүтээн байгуулалт хэрэгтэй миний өөрөө. Тийм учраас би энэ өөрөө 24 том мегацлыг нэг номерт удирдаад явж байгаа хүн бүх төслийнхөө юм дээр хамгийн багтаа одоо бодлогын хэмжээнд 20% дээр дотооддоо нэмэн үрдэг шингээ гэдгийг олон улсын тендер дээр оруулаад явж байгаа. Ойлгоомжтой зарчим шиг. Нэгсээр дотоодынхоо 20%. Тэгээд тийм учраас бид нар Нямбатар засаг дарга болон бид нар өнгөрсөн жил Монгол улсын 12 үйлдвэрлэгчнэр бетон үйлдвэрлэгчнэр бетон цемент үйлдвэрлэгчнэр тэгээд дотоодын тархмал их усүрэл дээр маш их анхаарал уулзалтуудыг хийсэн. Хөвштэй. Тэгээд тооцооллуудыг гаргаж үзэхэд Монгол улсад цемент үйлдвэрлэдэг 5 компани байж байгаа. 5 компаниас яг өөрийн биеэр МАК Мом полимер дээр очсон. МАК энэ 5 үйлдвэр нэгээд Монгол улсад жилд 4.5 сая тонн цемент гарах хүчин чадалтай. Монгол улсын одоогийн цементний хэмжээ жилд 2.1-ээс 2.6. Тэгээд Монгол улсад цементний хэрэглээ, тархмал их усүр, цахилгааны усүр, усны хэрэглээгээд энэ бүх дэд үтцүүдийн материалуудын хэрэглээ жилийн дундаж өсөлт 11-ээс 15% байдаг. Жилийн дундаж өсөлт. Бид нар энэ бүтээн байгуулалтын он жилүүдэд энэ 30-40% хүрэхээр байгаа. Тэгэхэд бид нар 4.5 сая тонн цемент үйлдвэрлэх боломжтой хаад одоо дээдл нь 2.6-г үйлдвэрлэж байгаа. МАК бол яг бүрэн хүчин чадлаар ашиглаж байгаа. Захиалга өгүүлэлттэй хүчин чадлаар нэмж чадна гэдэг. Монцемент бол сая тонн үйлдвэрлэхэд 600 гарч байгаа. Би монцементийн очиж өөрөө уулзсан байхгүй 11 сард. Тэгэхэд монцемент бол захиалга өгөх болно гэх. Тэгвэл монцементээс захиалга өгье. Тийм учраас би тендерийн бичиг баримтан дээр бодлого гаргаад мэдээж метро барьдаг Таранбай барьдаг том Монгол туршлагатай компани байхгүй учраас гаднах орж байгаа. Тэгэхэд дотоодд дээр бидний монцементээс 400 мянган тонн цементийг нэг жилд авснараа би 70 сая Америк долларыг ирээний компаниудад тушаах биш монцемент оруулах боломжтой байна гэж үзсэн учраас тэр бодлого барьж байгаа, тэрийг бодлогоор дэмжиж байгаа. Тэгээ ялангуяа цемент, арматур, тархмал их үс сургууль боломжтой. Бусад юм харамсалтай Монголд үйлдвэрлэдэг. Гэхдээ бид нар дахиад би нэг задаргаа юм оруулж байгаа нь Монгол ажилчид эрхийг үүсгэжээр заавал бай. Дээрээс нь логистик компаниуд дээр Монголд оруулъя гэдэг. Бусад Монголд яг өнөөдөр төмөр хийц үйлдвэрлэдэг үйлдвэрүүд том хэмжээ бүтээн байгуулалт байхгүй хөтлөг бүртгүн юм. Энэ угаасаа гаднаас орж ирнэ. Тэгээ эндингүүд том төслүүдийг хэрэгжүүлэхэд хамгийн нэг чухал юм логистик гэдэг. Монгол улсад Улаанбаатараас замын хүртэлх зам, төмөр замын дааз хоёрыг бид нэр чөлөөлөд хямдхан болгочвол бүх том дэд үтсийн төслүүд хэрэгжиж хямдхан хурдан хэрэгжих боломжтой болно. Тэгэхээс биш мөнгө байгаад улс төрийн шийдэл байгаад ажил хүч байхгүй логистикээр орж ирэхгүй бол энэ дэд үтсийн төслүүд хэрэгжих боломжгүй байхгүй. Тэгэхээр энэ бүгдийг бол яг би энэ ажилтны салбарт өөрөө 17 жил ажиллаад энэ төслүүдийг хэрэгжүүлж явж үзсний хүний хувьд хөдөө энэ залуучуудтай ажиллаж ингэж явж үзсний хувьд би Монгол залуучуудыгаа компаниудыгаа ажилтаа байхын төслийг боломжтой хэмт бол засаг дарга бүтээн нийлээд ер нь бол 10 сараас хойш нэлээд судалгаанууд хийсэн. Энэ талаар шуурхааштай болон засгийн газар дээр тавиад энэ Улаанбаатараас замын үйлдвэрлэл замын даацыг болиулъя гэж. Монцементийн бас ийм хүсэл тавьж байгаа. МАК гой. Улаанбаатар руу цемент оруулж ирэх хэр чин цементний машинууд нь даацсан. Замуудын зам эвдрэнлээс яшиг засаал явчих. Тэгээд бид нар тэр замаараа хүн даацаар ачаануудаа татчихэд энэ төслүүд чинь хямдхан болно. Тэгжээж бид нар макро эдийн засгийн доллар алдахгүй хямрал явахгүй төсөл хэрэгжих боломжтой болно. 5 төгрөг тутмын нэгийг ямар ч гэсэн дотоодоо авч үлднэ л гэж амлаж энэ зөв. Тэгээд дээрэс нь залуучуудаа ажилтаа байх тэр хүний квотын бол бүх том төслүүд дээрээ бодлогын хэмжээнд байж оруулж байгаа.